Ер нь бол дэлхийн одоогийн байдлаар бол доллартай суурилсан мөнгө санхүүгийн тогтолцоо бол 1913 оноос холбооны нөөцийн систем бол байгуулагдсан. Энэ үеэс бол явж ирсэн систем шүү дээ. Ялангуяа бол дэлхийн 2 дугаар дайны дараа одоо энэ систем бол маш их хүчээ авч зөвхөн бол энэ том капиталист төрнүүдээр ер нь өнөөдрийн байдлаар даяарчил гэдгээр дамжаад дэлхийн нийтийг бол ийм хэрсэн ийм том банк санхүүгийн одоо том бүлэглэлүүд, үндэстэн намсан корпорациуд тэгээд энэ цэрэг дайны бол янз бүрийн ийм сүлжээгээр бол үндсэндээ дэлхийг одоо торлоод бүрхээд авцсан байгаа байхгүй. Гэвч энэ систем бол явсаар байж байгаад өөрийнхөө яг зам ёсны төгсгөлд ирчээд байгаа байхгүй. Одоо бол нэг дэлхийн хүн ард ер нь хүн төрлөختөн энэ түүхэн хугацаанд бүтээж үүсэх бүх баялгуудын 40 гаруй хувь нь ердөөсөө хүн төрлөختний нэг хүрэхгүй хувьд нь хоримлогдчихад нөгөө бол үлдэж байгаа хэсэгт нь бол үлдэж байгаа одоо 60% нь бол тэгтээ тэр дотор бол үндсэндээ бол дундаж анги гэдэг бол зөвхөн манай Монголд биш Европт биш те Америкт хүртэл бол дундаж анги гэдэг бол байхгүй болж байгаа байхгүй. Хүн бүхний эдийн засгийн хамгийн том зорилт бол дундаж ангийг тэлэх гээл. Жишээлбэл сая ерөнхийдөө дасан амар жаргал хүртэл гэж хэлж. Дундаж ангийг бид нар тэлнэ л гэдэг. Тэг яг ийм бодлогыг яаж тэлэх вэ гэдэг нь айгүй ойлгомжтой. Тэгэхээр ер нь бол хүмүүс ойлгох хэрэгтэй л да. Ер нь юу гэж бол ярих нь сонь биш байхгүй. Ямар үр дүнд энэ бодлогонд хүргээд байна гэдэг л байхгүй. Ер нь би бас судлаачийн хувьд бол бас нэг зориуд анхааруулж ирэхэд ер нь ялангуяа бол барууны энэ улс төр эдийн засгч нарын дотор бол өөр имийг нэг имийг өөр үгээр илэрхийлэх энэ бол одоо хэвшил энэ мод загвар бол маш хүчтэй илэрсэн байдаг байхгүй. Имийг дандаа өөрөөр нэрлэдэг. Өнөөдөр бол бид нар ардчил зах зээл гэж хэдийн бол чөлөөт зах зээл гэвэл хүн бүхэнд бол үнэхээр ардчилтай сайн сайхан эрхтгч ийм амьдрал бол төсөөлөгдөж байхад тэр үгний цаана өөр бодлого явж байгаа байхгүй. Энэ бол манайхны бол үнэхээр маш олон улсуудыг төөрөгдөл барьж байгаа. Энэ бол одоо ийм загвар ийм нэгсний ийм баглаа байхгүй юм. Хүлээс байгаа юм бидний оюун санаа ер нь энэ ертөнцийг ойлгох ойлголт төсөөллийн энэ том баглаа байгаа байхгүй. Өөр салбар дээр бид нэг ярьжсэн санагдаж байна. Евгений Конл гэдэг хамгийн хариг санал гэдэг 40-од оноос хойш дэлхийн дээр хэрэглэгээ байчихсан. Яг бол дэлхийн нөөц хязгаарлагдсан учраас тэрнээс хүчтэй үндэст нь аль болох ахиу хүртэх ёстой гэсэн онол байгаад асар их геноцидууд явлаа гэдэг. Аллах дайн тулаа явсан. Гэтэ тэр үгийг генетик гэдэг үгээр солисны дараа хүндрэлтийн нэг ажирхаа байцсан юм байна гэдэг шиг. Яг л тийм ойлголтоор яг ийм ойлголтоор явж байгаа. Ер нь бол одоогийн манайхны одоо ойлгоод байгаа ардчлал, чөлөө зах зээл, хүний эрх гэдэг ойлголт бол энгийн ухамсараар бол ойлгож хүлээж авах яг хүн төрлөختний сайн сайхны тэгээ хувь хүний сайн сайхны төлөө юм шиг ойлгох. Гэвч энэ бодлогын бол энэ үгээр халахвчилж явуулж байгаа бодлого үйл ажиллагаа одоогийн хүрэгчээд байгаа хүр дүн нь болохоор яг эсрэг юм байгаа байхгүй. Энийг бол бид нар маш